За сайн байцгаана уу? Та бүхэнд Инхчин эрүүл мэндийн цайны гол үйлчлэгч бодис найрлага үйлдэлийн талаар тайлбарлая. За өнөөдрийн танилцуулах цай бол элэг хамгаалах цай. За яаж заавал элэг хамгаалах цайг онцлоод байгаа вэ гэхээр орчин маань одоо их бохирдолтой болсон байна. Агаарын замаар дээр хөрс маань бохирдолтой болж хоол хүнснээр дамжуулаад бид нэр өдөр болгон юм хортой нэглүүдтэй байнга ингэж хүртэлцэж байдаг болсон байна. Тэгэхээр элэг гэдэг хэрэгтэн маань өөрөө бүх хүний биед орж ирж байгаа энэ бүх хорыг хамгийн түрүүнд шүүж аваад цэвэрлж идэг юм гол үгийг гүйцэтгэж идэг. Тэгэхээр хүн болгон элгээ эрүүл байлгаж авах шаардлагатай. Монгол улс бас элэгний өвчлөөр нэлийн дээгүүрт ордог. За тэгэхээр элэгний өвчлөлийг зайлшгүй өвчлөлийг сэргийлж авах юм ёстой байх нэ. За тэгэхээр элэг хамгаалах цайнд орж байгаа гол орц найрлага маань юу вэ гэхлээр толгодын бодргон гэдэг ус байгаа. За мөн гүргэн болон цэцэргний навч гэсэн ийм найрлагатай эдгээр ургамлуудад орж байгаа гол үйлчлэгч бодисууд маань яадаг вэ гэхээр орж ирсэн хорт нийтлүүдийг цэвэрлэхийн тулд элэг маань одоо байнга эдсэн задарч идэг. Тэгэхээр нэгдүгээр дээр элэгний эдсийг нөхөн түлжүүлэх зайлшгүй шаардлагатай байдаг бахан. Хоёрдугаар одоо тэр хоргоожуулах механизмыг нь одоо хурцсах идэг гэсэн антиоксидант үйлдэлтэй ийм найрлагатай учраас одоо эсэлтэлтийг бууруулж ийн гэсэн үг. Мөн гүргэн гэдэг ургамал маань яадаг вэ гэхлээр агуулгаж байгаа гол үйлчлэгч нь одоо цус цэвэрлж идэг. Тэгэхээр элгэн дээр одоо орж ирээд элгээр дамжаад одоо бие маань бохирдож байгаа гэж үзэх юм бол одоо тэр бохирдлыг нь одоо дөрвөн хугацаанд багасгана гэсэн үг. За тэгэхээр сүүлийн үед бас энэ арх тамхи болон одоо антибиотикийн зохисгүй хэрэглээгээр одоо манайхан их хэрэглэнээс болоод өвчлөмтгий болсон байна. Мөн элгэний гепатит B-ц вирусын халдварч бас өндөр байгаа. Тэгэхээр энэ өвчлөлүүдийн үед элгээ бүхэн одоо зайлшгүй ингэж хамгаалж энийг өдөр тутамдаа хэрэглэж цааших ийм цайнуудын нэг юм аа.